Эрхэм үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Эрүүл мэндийн ээлжих нэвтрүүлэг маань энд үргэлжиж байна. За тэгвэл өнөөдөр би та нартай онц урсан тусгай мэрэгжилтэн Мөнхөө багшаа танилцуулъя. Сайн байна уу? За сайн уу. Тэгвэл одоо энэ хэдэн өдөр Мөнхөө багш надад ном бэлгэлсэн. Тэгвэл энэ номыг ингээд би хараад байсан. Энэ дотор бол одоо эрүүл мэндийн тухай бол ариун сайхан уулаг байна. Тэгвэл энэ номын ард бол нэг шүлэг байна. Энэ эмч хүн бас шүлэг бичдэг юм байна да. Энэ шүлэг чухам та өөрөө одоо ерөө найраг одоо их сонирхдаг шүлэг бичдэг үү? Би харин шүлэг бичиж чадахгүй шүү. Гэнт тэгэл одоо гэнт онгод угаад бичсэн шүлэг юм. Бүр ч онгод орж чадахгүй шүү дээ. Тэгээд өөрөө одоо амьдрал одоо ажлын дундаа энийг судлаад бичээд байсан үү? Харин тийм би ингэж бодсон байхгүй юу. Хүнд бас нэг их дүгм аргаар одоо энэ яаж сайхан эрүүл амьдрах уу, яаж орчин ахуйн ойлгох уу гэсэн ийм нэг зөв ойлголт өгөхийн тулд би бас олон жил номынхаа дагууд одоо нэг ийм нэг шүлгийг оролдож байгаа. Тэгээд бас хүнээр засвар хийлгээд тэгээд ер нь баг одоо бол баг миний сэтгэлд баг за нэг иймэрхүү юм авах гэсэн юм аа гэдэг нэг иймэрхүү юм бичсэн юм аа. Энэ бол одоо ерөө найраг биш шүү дээ. Тэгээд нэг амьдрал хүнд нэг дүгм аргаар л ойлгуулъя гэсэн санаа юм. За тэгвэл энэ эрүүл амьдрах овдос гэж байна. За энэ нэгдүгээр бад гэдэг юм шиг та нэг ямар утгатай байна? Та бидний тайлбарлаад өгөх үү? За тэгье. Энэ гэж байна. Хонгор салхийг хормоогоор нь сэвэлзүүж, хурын үүлийг өврөөрөө тархааж, хүн байгаалыг бүүвэлэн тэтгсэн хөх мөнгөн тэнгэрийг сүсгэлэн хайрлаа гэж байна. Энэ утга нь бол одоо ийм байна л да. Манай Монгол хүн чинь маш эртээд үеэс хөх мөнгөн тэнгэрээ шүтээд ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгвэл энэ үнэхээр энэ төр шинжлэх ухааны талаас аваад үзсэн чинь энэ нь байна шүү дээ. Яг хоосон юмыг шүтжээсэнгүй биш, шүтсэн биш. Үнэхээр их боттой зүйлийг шүтжээсэн байгаа байхгүй юу. Тэр үед үнэхээр манай өвөг дээдс бол үнэхээр маш ухаантай ард түмэн гэдгийг илрүүлсэн байгаа юм. Өөр ямар нэгэн үндэстэн хөх мөнгөн тэнгэрийг шүтлээ гэсэн би сонсоогүй. Тэгэхдээ яагаад энийг ингэж хэлж байгаа юм бол хөх мөнгөн тэнгэр бол үнэхээр энэ өдөр бол дэлхийн бөмбөрцгийг хүн амтныг яг сайхан бууэлж үлгийдэж авч явж байгаа байхгүй юу. Хамгийн наадлын жишээхэд бидний энэ салхи, бидний энэ хур ус, бидний энэ амьсгал хаанаас ирж байна вэ? Энэ агаар мандлын давхарга байгаа учраас, энэ хөх мөнгөн тэнгэр байгаа учраас бид нар сая ингэж сайхан чөлөөтэй амьдарч чадж байгаа юм. Нөгөө талаас нь аваад тэгвэл одоо бид нар сайн мэдэн шүү дээ. Баг байхад ингэж од харуудаг шүү дээ, тий. Од харахтаар энэ яаж байгаа юм гэхээр бид нарт юу гэж хэлдэг гэсэн юм. Энэ нэг хүн хүүхдээр нэг од харуудаг байсан. Чи энэ үгийг сонсч байсан уу? Тий, багд бүр тэгж ярьдаг. Тийм шүү дээ. Тэгвэл энэ өдөр бол энэ чинь тайлагдсан байгаа шүү дээ. Энэ 1000 км үргэлжилж байгаа энэ агаар мандал дотор чинь бол юу байна гэвэл их хэмжээний азот хий байна, хүчил дөрвж хий байна, өөр зүйлийн хий бодис байна, жижиг мөхлөг бодис байна. Энэ огторгой дотор бол үе төмөн тийм одоо жижиг одууд нисэж байгаа байхгүй юу? Одоо солир одууд нисэж байна. Тэр одууд ч юм уу дэлхийн мөрцөглөнгөд харваад хүрээд ирэнгүүт нь агаар мандал руу ороод их үрэлт үүсээд халаад шатаад тэндээ алга болж байгаа байхгүй. Ингүүл энэ үед дэлхийн мөрцөгдөр унж ирэх нь маш цөөхөн болно. Дэлхийн мөрцөг амар төвшин болж байгаа байхгүй юу. За тэгвэл нөгөө талаасаа хэлэхэд энэ аргаар мандал энэ хөх мөнгөн тэгэр чинь бидний бөөцөлж байна. Тэр их нарднаа гэрэл чинь бол амар хурц тийм тэр мөрцөөс нь огторгой дотор их хэмжээний сацраг бодисууд байдаг байхгүй. Тэр бодисуудыг чинь бүгдийг манай дэлхийн мөрцөг рүү оруулахгүйгээр цогц хэмжээний бодисыг оруулаад цогц хэмжээний дулаантай амьдран орчих юм болцоог хангаж байгаа байхгүй. Энэ бол бидний хөх мөнгөн тэнгэр шүү. Энэ хөх мөнгөн тэнгэрийг манай монголчууд сүсгэлж ийсэн чинь үнэхээр зөв юм аа гэж ийм санаагийг илтгэсэн юм л да. За ястаа зөв байна. За залгаад бас байна шүү. За өч төчнөн гариг оддын төлөө үе олон амьд байгаалын төлөө өөрийг нь шатааж мөнгө гэж дүрлэлсэн өгөөмөр нарыг бишрэн хайрлаа гэж энэ хамгийн сүүлийн үг нь өгөөмөр наран бишрэн хайрлаа гэж энэ. Тийм ээ. Энэ дэрэн гол байна. Энэ бид нар бол байгаль ертөнцөө ойлгох ёстой байхгүй. Дээр үед бид нар бүр дээр үед ч юм бол дэлхийн мөрцөг төвн нарыг бидний тойрж иргэж ирсэн. Тэгээд шинжлэх ухаан хөгжөөд өнөөдөр мэдэж штэ бид нар нарыг тойроод иргэж байгаа юм байна. Бид нарны аймаг гэдэг юм байна гэд. Нар бол тэнд бол их хэмжээний тийм одоо атомын уруул явагдаж байна. Өнгөн талдаар нь гэхэд бол одоо 6000 градус хүртэл халж яадаг. Дотор нь бол 200 төмөн градус байхгүй юу. Тэнд бол амар их халуун газар. Гэвч бол энэ биднээс их хол юм. Нар байснаас бид нар өнөөдрийн идэж байгаа, ууж байгаа, машин сууж байгаа тэр нүүрс бүгдээр нар энэ адилгүй хугацааны нар байхгүй юу. Одоо бид нар идэж ууж байгаа бол энэ өдөр одоо энэ орчимд одоо бий болсон нарны энергийг ургамал өөрчлөөд хоол хүнс болгосон байна. Энэ бол бид нар өнөөдөр хэрэгжилж байна. Тэр чулуундаас нүүрс гэдэг чинь бол хэдэн мянган дуншуур жилийн өмнөх нарны энерги газар дор хадгалаад мод бол юм уу өөр ургамал болж хадгалаад өнөөдөр бид нар хэрэгжилж байгаа байхгүй. Иймээс бол нар гэдэг эд бол үнэхээр бидний амьдралаас салж болсгүй юм аа гэсэн ийм утга санаагийг ойлгоорой гэсэн санааг үүсгэсэн юм л да. За.
За энэ дээр бас ингэж байна. Сайхан дэлхийд минь хань болж салалтгүй даган тойрогч харанхуй сөнийг сүйлэж гүйгүүлсэн хаж мөнгөн сарыг уйрж хайрлаа гэж байна. Тийм шүү дээ. Үнэхээр энэ сар хөөрхөлтэй байгаа шүү дээ. Дэлхийн музик байнга л даарад байдаг. Энэ үнэхээр бас уйруулштай, баярлууштай сайхан зүйл. Тэгтээ хүн төрлөخөд нь бас сар шиг тийм сайхан хүнд одоо зүудний ертөнцид сайхныг хайрлаж байгаа л та. Нин жухлан нь шүү дээ. Саран бөмбөрцөг байсан болохдоор дэлхийн бөмбөрцөг доктортой иргэдэг. Ингээд жилийн 4 өдөр л үүсдэг мөртөөсөн бидний дэлхийн бөмбөрцөг савлдгүй ингэж хөдөлдөг. Доктортой байгаад ам бодисыг үүсгэж байгаа. Иймээс бол сар бол бидний амьдралд бол маш их чухал юм аа. Бас байгаль ертөнцийн тань яг гэсэн ухааныг илэрхийлж байгаа юм л да. Тийм сар бол амьдрал донд бол бидэнд их романтик. Залуу улсууд бол нин залуу улсууд ингээл байхаа их сайхан байдаг. За энэ бас ингэж ярьж байна. Төмөн бодсыг төгс амьлуулсан төгөлдөр шидэт онгон байгаалan баярлаж салгасан чин сэтгэлээрэн бүх хүлэн гисэж хайрлаа гэж байна. Энэ нь ямар утгатай байна? За энэ дэлхийн бөмбөрцөг гэдэг бол үнэхээр энэ одон гаригийн дотор цорын гац амь насыг бий болгосон орн. За одоо бол Америкийн Хафа дуран бол энэ одоо олон одон орнд шинжилгээ хийж 10 дуун шуурын Нарна аймагт шинжилгээ хийгээд энэ дотроос өнөөдрийн үед боттойгоор амь насыг олоогүй байна. Тэгээд энэ орчлон гэдэг хэд бол үнэхээр хязгааргүй хол байдаг. Энэ одоо бид нар мэдээж Тэнгэрийн оёдлын аймаг гэж хэлж байна шүү дээ. За энэ орчлонд бол шүү дээ нэг цахаас нөгөө захт нь хүртэл бол шүү дээ гэрлийн хурдцаар 10 төмөн жил яваад нэг цахаас нөгөө цагт нь гарна. Энэ бол хязгааргүй газар шүү дээ, тийм ээ. Гэрлийн хурдас юуг гэрлийн хурдас гэдэг юм бол 1 секундад 30,000 км явж чадна. Нарна гэрэл тэндээсэн гараад манай энэ дээрх чинь 8 минут явж ирдэ. Хэрвээ бид нар одоо энэ ийм хол газар яаж явнаг вэ? Бид нар өштэй 1000 км-ийн хурдцаар Нарны зөвд явхад бол 17 жил явж яд Наранд очиж шүү дээ. Ийм их асар хол байгаа юм аа гэж. Тэгээд энийг бас бид нар ойлгох зүйтэй болов уу гэж. Дэлхийн бөмбөрцөг дээр одоо нэг амь насыг бий болсон гэдэг бол одоо энэ бол яалтгүй үнэн асуудал. За дээр үед бол хүнийг бурхан бүтээж байсан гэж байсан тийм ээ. Дарвинны онлоос ард бол одоо энэ хүн гэдэг юм бол дор зэргийн амьтнаас бүсөө дээр зэргийн ухаантай амьтан болсон гэснийг баталсан тийм ээ. Ерөнхийд нь авч хэлэх юм бол 35 дуун шуур жилийн өмнө бол одоо дан эст амьтан бий болсон байгаа юм. Тэгээд одоо бол нэг ойролцоогоор 6 дуун шуур жилийн өмнө бол олон эст амьтан бий болсон байгаа юм. Тэгээд одоо энэ хөхтөн амьтан бол нэг дууншуур 800 жилийн өмнө бий болсон байгаа. За хүн төрөлхтний дээдэс болох одоо энэ сармагчин бол одоо нэг 8000 төмөн жилийн өмнө бий болсон гэж байгаа юм. За хүн болоо сармагчин хоёр бол ойр төрөл нь бол яалтгүй үнэн. Хүний өвөг дээсээр аваад хэлэх юм бол бид нар авч хэлэх юм бол сармагчнаарч болохгүйгээр тэр далай дотор байгаа далайн хөвөнгөд одоо зөндөө ярьж байна шүү дээ. Тэндээс одоо хүн үүсэлтэй гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгвэл сармагчин болоо хүн 5,000 төмөн жилийн өмнө бол салж гарч ирсэн гэсэн ноттой баримтыг бол одоо энэ шинжлэх ухаанаар хэрчлээд байна л да. За иймээс бол хүн бол одоо энэ дор зэргийн амьтнаас дээр зэргийн амьтанд шилжсэн гэсэн үнэн. Энд би нэг сонирхолтой нэг асуулт өөрөөс ч асууя. За. Энэ нэг штэ хүний биед хэдэн төрлийн бөөс байдг вэ? Та мэдэх үү? Бөөс. Бөөсийг ер нь үзчихсэн нь одоогийн хүүхдүүд мэдгүй. Бид нар багтаан үзчихсэн. Хөдөө байж байгаа бөөс чинь тэрээс бас ярьдаг ингээд чимхэж. Нэг л хүнээ биед нар бараг нэг л тийм бөөс байх уу? Өөр мэдхгүй. Хүнээ биед одоо 3 төрлийн бөөс байдаг гэж байна шүү дээ. Толгойн бөөс тийм ээ. Дараад нь бол энэ биенээ бөөс гэж байдаг. Дараад нь бол бэлгийн эрхтний бөөс гэж байдаг. Би яагаад бөөсийг ярьж байгааг гэвэл энэ хүн төрөлхтний хөгжилтэй энэ бөөс бол одоо зайлшгүй нэг нарийн харьцаатай. Ямар харьцаатай юм гээд байна шүү дээ. Энэ бөөс бол одоо 3 бөөс толгойн бөөсөөс ихтэй. Толгойн бөөс гэдэг бол шүү дээ. Хүн төрөлхтөн бий болоод 7-оос 800 төмөн жил болж байгаа юм. Одоогийн хүнээд дээдүүл үсээд. Энэ бөөсний ген судалгаа хийхэд бол яг ийм хугацааг хэрэгэлсэн байна. 7-800 жил байсан байна. Гений судалгаа нь 7-800 төмөн жил шүү дээ. Тэгвч үүний ард нэг бөөс үүссэн байна. Энэ бөөс нь бол бэлгийн эрхтний бөөс. Бэлгийн эрхтний бөөсийн чинь бол хамгийн гол асуудал нь яавал орсон тогтно гэвэл хүний биен дээр үсгүүл бол сая бэлгийн эрхтний бөөс бий болно. Иймээс бол ойролцоогоор 300 төмөн жилийн өмнө бол одоо хүний биен дээр үсгүй болсон байна гэж ойлгож байгаа байхгүй. Яг түүнээ бас нэг гэрчлэх юм уу байна гэвэл тэр үсэн алдснаас бол хүн бол биеийнхэн дулааныг их зохицуулж чаддаг болсон. Хөлсөөр нь зохицуулж чадна. Одоо ингэдэг болсноос хурдан гүйж чадна, хол явуулж чадна. Тиймээс бол их ан гөрөө хийж чадна. Тэр үеэс эхлээд хүний толгой бол 3 дахин их том болсон гэж байгаа байхгүй. Тэгээд одоогийн байдалтай тогтсон тийм ээ том толгойтой хүн төрөлхтөн бий болсон байгаа байхгүй. Энэ бол одоо хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй шууд холбогдолтой. Нөгөө талын нэг бол нэг бөөс биенээ бөөс. Биенээ бөөс гэдэг ямар бөөс юм мэднэ? Биен дээр ингээ бөөс гүгээд байдгүй та мэдэх үү? Хаана оршин тогтнодог бөөс? Энэ суу юм уу энэ хавар хуурс гэж хэлдэг шүү дээ.
Тэр мөн үү? Тэр хуурс нөр. Чи одоо надад мэдгүй. Бөөс энэ биеийн бөөс гэдэг бол хувцас өмсвөл сая хүний биеинд бөөс үүсэх нөхцөлтэй. Энэ бөөс нь биеийн дээр гүйдгүй зөвхөн хувцсандар байдаг байхгүй юу? Тэгээд одоо энэ бөөс тэгтэр бол одоогийн судалгаар бол одоо нэг ойролцоогоор 20 төмөн жилийн өмнөөс эхлээд хүн хувцас өмссөн байна. Тэгээд биенээ бөөс бий болсон байна. Энэ бол яг нотлогдож байгаа байхгүй. Тэгээд бол ойролцоогоор мөн энэ хугацаагаас эхлээд дэлхийгийн энэ одоо халуун бүснээс дэлхийгийн ил өнцөг булан руу хүн төрөлхөөтэй ингэж шилжиж нүүж эхэлсэн байна. Ингээд дэлхийгийн бөмбөрцгийг их эзэлж авсан байгаа байхгүй. За ийм нарийн ямыг би юунд ингэж хэлж яанайг бол энэ бол шинжлэх ухаан. Бид нар шинжлэх ухааныг заавал итгэх хэрэгтэй. Шинжлэх ухааныг заавал суралцах хэрэгтэй. Шинжлэх ухаанаар заавал амьдрах хэрэгтэй. Ийм нарийн учрыг хэлдгийн гол санаа нь бол бид нар шинжлэх ухаанчаар амьдрья. Шинжлэх ухаанаа үндэслэлтэйгээр оршин тогтнохоо бий болгоё гэсэн ийм санааг илэрхийлэхэд бол ийм нарийн юм ярьж байгаа юм л да. За энийг бодог бол их шинжлэх ухаанч шилдэг байх шүү. За залгаа дээрээ унсан мөр хариулсан малан өөртөйгөө адилхан хайрлсан хөх бөмбөрцгөн ээж гэмээр дууддаг хөх Монгол ухаанаа дээдлэн хайрлая гэж байна. Энэ бол хөх Монгол ухаанаа хайрлая гэж байна. Ер нь Монгол хүнд нэг юм байт юм л да. Одоо энэ яагаад энэ амь нас дуу малтайгаа хамтруулаад хэлж яаг нь Монгол хүн бол эртээд үеэсээ ерөөсөн шууд энэ амь насыг их эртгчээр үздэг. Малдан сайхан хайрладаг, хамгаалдаг, байгаадаа хамгаалдаг. Ийм сайхан үндэстэй. Энэ гол учир нь юунд байна гэвэл одоо одоогийн шинжлэх ухаанаас авч хэлэх юм бол энэ байна штэ. Амь нас гэдэг бол одоо дор зэргийн амьтнаас ирсэн. Бид нар Тэнгэрээс унаад ирсэн биш ээ. Бид нар бурхан бүтээсэн биш ээ. Амьтан гэдэг бол эргэтгш юм аа. Иймээс бол одоо энд харагдж байдаг штэ. Зарим үндэстэн бол яа гэм гэхээр манай Монгол хүн чинь байгаалаатайгаа сайхан харсан штэ. Одоо нэг ан гөрөөхөөр бодъё л да тийм ээ. Очоод ан хийхдээ тэр анны сүрэг дотроос бид нар авах зохистой хэдийгээ аваад үлцийн бүгдийг сайхан явуулчихдаг. Гэвч зулцэг мулцэг яваад одоо яаж яа нү зарим улсууд хүйс тэмтэрж байна. Энэ байгальтай яаж харьцаж байгаа юм? Энэ бол буруу ажилт байхгүй юу? Ийм асуудлаас болоод одоо бид нар бол Монгол ухаанаа дээдлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нөгөө талаар биений бодохоор бол би их байгаадаа ээж гэдэг дууддаг үндэстэн бол дээр үед баг байгаагүй. Зөвхөн Монгол хүн л дууддаг байсан. Их байгаал гэж байна, байгаал их гэж байна, ээж хайрхан гэж байна, ээж уул гэж байна, ээж мод гэж байна. Энэ юуг хэлж яанууд байгаадаа хайрлаж байгааг хэлж байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ өдрийн дэлхийн бөмбөрцөг өдөр ирэх үеийн сүнжэн штэ. Өдөр ирэх үе байгаал арчин авахгүй сүнжэн муудж байна. Энд манай Монгол ухаан их хэрэгтэй болно гэдгийг би ойлгож байгаа юм. Тэгм болохоор бид нар Монгол ухаанаа хайрлая, хүндэтгэе, дэмжиж, өсгий, уламжлая гэж бодож энэ бадгийг бичсэн юм аа. За тэгвэл өстө танаа хэлснээр явъя. Хорвоод хүн болж төрхийн ховорхон завшаан өвдөж хайрлсан хүнээ дээд аав ээжийн хүндлэн ачилж энэрэн хайрлая гэж. Энэ бол одоо аав ээжийн ачилж хайрладаг гэсэн энэ талаар утгатай байна уу? Үнэхээр нэг хүн танд амь нас олгож өгнө. Тэгээд энэ бойжуулж ийм том болгоно. Энэ хүмүүсийг хайрлахгүй байхын аргагүй гэж. Энэ дэлхийд бол аав ээж шиг ийм амьд бурхан хизээч байхгүй шүү. Аав ээж бол бид нарын амьд бурхан. Амьдд нь амжиж баярлуулцгаая гэсэн санааг илтгэсэн юм аа. Хос хосорон илээх амьдралд хайрлагдах заяаг олгосон өөр зүрхнээ ганцхан ханаа үнэн сэтгэлээс хайрлаж явъя гэж. Энэ одоо үнэхээр аргагүй шүү дээ, тийм ээ. Ийм олон хүмүүсийн төмөн олонны дундаас өөрт чинь тийм хайрлагдах эрхийг олгосон ийм хүнийг хайрлж хүндлэхгүй байж болохгүй шүү дээ. Ийм санааг л уулгаж одоо энд ухаараарэ. Бити хайрлна гэж авчгаад хамаг сүлд нь хайрлахгүй ч юм уу бити зоогоорой гэсэн тийм уул санааг л илэрхийлж байгаа юм л да. Тэгвэл бас ингэж байна. Халуун ам минь надад байвч хайрлаж түшилдсэн хүмүүсийн чинь ганцхан олдох ам биеийн хайрлахын дээдэр нандин нь хамгаалъя гэж байна. Энэ одоо их учиртай байхгүй юу? Хүн энгийн хүнээс аваад үзэхэд бол амнаас яг хөвхнээ юм шиг санагддаг байхгүй юу? Хөвхөнд байгаа юм шиг. Яг үннийг авч хэлэх юм бол амнаас гэдэг бол ерөөсөн хөвхөнд хамаардаг асуудал биш. Яагаад гэвэл хайрлж энэ амнаас чинь олгосон ээж аав чинь хайртай ээж аав чинь харагдана. Нөгөө талаараа чиний хайртай бүсгий чинь харагдана. Бас нөгөө талаараа чиний хайртай хүүхэд чинь. Цайслаад аварвал нийхэм найз нөхдүүд чинь тийм ээ. Хэрвээ энд нэг боттойгоор жишгээр аваад гэмт одоо энэ дэлхийн ертөнцийн гэмт нэг янз бүрийн тохиолдлоор ингээд зууртаар явцдаг хүмүүсүүд байна шүү дээ. Энэ явсан үед ямар олон хүний сэтгэлийг зовоож байна. Ямар олон хүнд тийм их төвөг учруулж байна. Нөгөө талаар зарим улсууд хүртэл араас чинь ингээд хайртай хүмүүс чинь явцдаг шүү дээ. Ийм болохдоор өөртөө хариуцаа,
өөрийгөө хайрлаа, хамгаалаа. Энэ бол үүрэг хариуцлага. Чи өөртөө хариуцахаар барахгүй үр хүүхэд нийгэмдээ ээж аавдаа хариуцж байгаа асуудал шүү гэснийг тодорхойлсон юм л да. За. Амь наснаа минь аштын үргэлжилэл алтан дэлхийд намайг төлөөж үлдэх ард түмэнд нэрийг минь дуурсгах ангир хөөрхөн үрээн инкүрэлэн хайрлаа гэж байна. Тийм л дээ. Хүний амь нас бол хэдхэн 10 жил шүү дээ, тийм ээ. Нөгөө талаас нь ингээд аваад хэлэх юм бол генэ судалгаас одоогийн юунаас аваад хэлэх юм бол амь нас чинь бол үр хүүхдээр чинь даваад өөр нэг хүний хэлбэрээр амь нас чинь үргэлжилж байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар бол энийг сэрж мэдэх хэрэгтэй. Энэ хүүхэд гэдэг чинь бол чиний хувилсан өөр нэг бие чинь ээ. Яг чиний биетэй адилхан. Тиймээс бид нар үр хүүхдтэй ямар хандах ёстой, яах ёстой гэсэн ийм нэг синхронилийн ухаантай л нэг юм санаалчилж байгаа юм л да. За. Бас ингэж байна. Өөрийн зан үйлэн хичээвэсүү, өв тэгш үрийн заяа тодорноо. Үртэн дураад болж хөтлөвэсүү, эрүүл амьдрах ухаан дур нэвтэрнэ гэж байна. Тийм. Сайхан сарууд ухаантай, эрүүл биетэй, сайхан хүүхдэрхийг хинч гэсэн хүснэ. Гэвч энд бол бид нар заавал одоо бидний төрөвчийн ярьсантай адилхан заавал энэний тухайтай бэлтгэл хийх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө зан үйл, өөрийнхөө амьдрал, шимдэжэл, оюун ухаан бүх юмаа хичээгээд арх тамхи нэн аюултай. Хичээгээд эрүүл сарвал үр хүүхдийг төрүүлээ. Төрүүлснийхаа дараа өөрөө хэв дурайл болгоод өөрөө хүүхдтэйгээ хамтаар торнон өсөөд улам сайн сайхан амьдрэх гэсэн ийм л санаагийг өгүүлж байгаа юм л да. Аав ээжтэн ачлал инэрэлтэй, ах トゥ удаа итгэл журамтайг аз гимэн үзэж эрдэмт шинд басуу алтай төрснө утга биелнэ гэж байна. Энэ санаа нь бол ийм л юм байгаа юм л да. Одоо бол ба штэ одоо хүүхдүүдийн чинь ном сур гэж одоо сурсаар одоо их том эрдэмтэн болчлоо. Гэвч нэг юм дутагдаад байна. Ээж аавыг юу гэж яаныг бол ээж аав бол бид нарыг төрүүлэх үүрэгтэй, бид нарыг мөнгө өгөх үүрэгтэй. Ийм ойлголт ачлал гэсэн тийм юм байхгүй болж байгаа байхгүй. Тийм болохоор ийм улсууд гарч ирсэн ард ямар хэрэгтэй аав ээждэн хэрэггүй, тийм ах トゥ удаа хэрэггүй, нийгэм хэрэггүй, хар аман бодсон ийм улсууд гарах юм ганц эрдэмтдээ хүмүүс. Дэндүүл би яасан авч явж чадахгүй. Ийм хүмүүсүүд гарч ирэх нь их болж байна. Иймээс бид нар ачлалын сургаан хэмжлийг дахин эргүүлж, ачирч, амьдралдаа хэрэгжүүлэх цаг үе ирээд байгаа юм биш үү гэсэн тийм санаагийг илтгэж байгаа юм л да. За. Үнэн хайр сэтгэлээс ундрвч, өөрөөсөө биш өрөөлөөсөө олдог, өгөөмөр хайрыг олох юмсан гэвэл өөрөө бусад хайраа түгээе гэж байна. Ер нь амьдралдаар зарим хүн бол хайр хаанаас ирдгийг нэг сэрж мэддэг байхгүй юу? Энэ хайр бараг л өөрөөсөө олчтой юм шиг хаанаас ирдэг гэж мэддэг. Тэгтээ хамгийн нарийн учир нь хаанаа мэдвэл хайр бол зөвхөн хүний сэтгэлээс олдог. Хүний сэтгэлээс олохын тулд заавал хүнийг хайрладаг. Тэгээ хариуд нь хайрыг олж авдаг. Тийм болохоор бид нар энийг ухаарж мэдэх юм бол хүнийг хайрлах юм бол тэгвэл бид нар хүнтэй зөв харьцаад хүнийг хайрлаад байхдаа бидний зам өргөжөөд үйлс бүх юм чинь сайхан болно гэсэн ийм санааг л агуулсан юм да. Хайрлаж итгэж зөөлөн явбал халуун дулаан өлгөл юм да. Хардаж сэрэгдсэн хайр шиг халтай зовлон байдагвэ гэж. Энэ ер нь амьдралдаар бол их сайхан уян зөөлнөөр амьдрал тийм ээ хайр нийжлэн хайрлсан тийм байх нь бол одоо энэ амьдрал бол сайхан юм гоё сайхан болдгоо гэж тийм ээ амьдралд яг бай тэр баг сайхан зөрчил мөргөн байх ёстой юм аа тэр бол бас амьдралын нэг зүйлийн утга уулга. Гэвч амьдралд нэг том цээр байдаг. Энэ цээрийг заавал мэдэх ёстой байхгүй юу? Эвчүү бодол тийм ээ хардах, сэрдэх тийм ээ хилэстүүлэх муу санах эдгээр юмнуудыг амьдралдаа хэрэглээд байх юм бол таны гэр бүл хизээт тийм сайхан уур амьсгал халуун дулаан тийм хайрын уур амьсгал үүсч чадахгүй шүү. Нин илүү залуучууд энийг хичээгээрэй. Энэ бол гэр бүлийн том цээр шүү. Хүнд 3 сонголт байдаг. Чи хэрвээ энэ хүнтэй сайхан амьдрыг гэх юм бол энэ хүнтэй уусан нийлэх хэрэгтэй. Хэрвээ энэ хүнтэй уусан нийлж чадахгүй бол чи явж болно, тийм ээ? Тийм. Их зэргийн юм сонголтууд байна. Энэ сонголтыг хийсэн бол чи хайрынхын төлөө заавал өргөдөл гаргаж сурах хэрэгтэй. Тэгээд гэр бүл сайхан болно. Бити хардас ирдээд иймгүүд байгаарэ гэсэн ухаантай санаа юм аа. За. Хүнээ өрийг зовоож явбасуу хүйтэн хөлдөө орчлон юм да. Хайр хэтэрвэл хорсол болж, хоол хэтэрвэл хор болдгоо гэж байна. Энэ бол одоо энэ уур гэр айл бүр гэдэг бол нэг л асуудал байдаг байхгүй юу? Бид нар
одоо янгалж яхтан, хайрлж яхтан, дотножлж яхтан тэр үедээ хуримлалтаас өмнө бол нэг амлалт байдаг штэ. Бид хоёр хамтдаа жаргана гэж хэлдэг. Тэгэж жаргана гэж хэлж ачирчгаад хүнийг мэхэлж ачирч байгаа. Тийм ээ. Ирснийхэн ард хүнийг зовоогоод байвал энэ хүйтэн хөлдөө орчлон болно шүү. Хайргүй болно шүү гэсэн үг. Хайрыг зогстой хэмжээнд бариарай. Хайрыг баг баах юм уу зогстой хэмжээнд бол бал бурам шүү. Хитрвэл хорсол болд юм аа. Хоолыг мэдээж ойлгомжтой хитртэл идвэл хор болдог штэ. За ийм санааг явуулж байгаа юм аа. За. Ханилж жаргана гэдэг чинь хайрлаж сурахын нэрэл юм да. Өөрийгөө өөрчлөж чадвал өрөөлийн сэтгэл уурж нийлнэ гэж. Тийм энэ хайрлж сурах бол их том эрдэм шүү. Энийг суралцах хэрэгтэй. Хорим хийгээл барчхул бид нар одоо үүргэн өвчтэй байгаа юм биш. Нин сурах юм сая эхэлж байгаа байхгүй юу? Эхлэлт үүсэж байгаа. Тийм болохоор хайрыг өсгөн зузааруулж болно. Хайрыг цааш нь хөгжүүлж болно, дамжуулж болно. Дээрээс нь нин илүү гэр бүлийг сайхан эзнэн хамаарж авч явж болно. Нөгөө талаасаа авч хэлэх юм бол юу вэ штэ? Та өөрөө хүнд хандж байгаа уур ба штэ. Хань эзэлж байгаа хандж байгаа уур чинь хань ижил чинь танд хандж байгаа уур чинь ба штэ. Таал тэр хүнтэйг чанддагаас тэр хүн танд тэг чанддаг байхгүй юу? Тиймээс бол одоо өөрөө хүнд уян хандж л байх юм бол тэр хүн чинь чамд уян сайхан хандах болно л доо. Иймээс бол хамгийн гол нь одоо шинэ үр болсон бас нэг аял үзэж байна штэ. Энэ хүнийг өөрчлөх гээд байдаг байхгүй. Тэрийг битээ өөрчлөө. Чи урдаар өөрийгөө өөрчил. Өөрийгөө өөрчлөөд хоёр хүн хоёр талаасаа хайлан нийлээд амьдрал сайхан болно. Тэр хүний сэтгэл уярнаа. Чи тэр хүнд уян дойлон болоод өөрөө өөрчлөөд ирэхэд тэр хүн бас сэтгэл нь уяраад хоёр талаас нь нийлнэ. Ингээд амьдрал сайхан болно гэсэн үг. Харуулсан юм аа. За. Бодод төмөр галын элчинд хайлдаг. Бодод сэтгэл ганц үгэнд уярдаг. Хорсдог хүндэн тус бол хорон эндүрүүл аяндан арилнаа гэж. Ер нь амьдрал дараа юм байдаг штэ. Их олон зөрчил маргаан бол одоо байна штэ. Үндснээс нь ойлголцоогоос болдог байхгүй юу. Тэгээд хоёр хүн зөрчил маргаан үүсчихэд байраа солиод очоод таны байран дээр би суугаад таны байран дээрээс ингээд хоёр талаас нь харахтаар хин хинийх нь их зөв байдаг байхгүй. Дахиад тань хоёр хүн энэ байраа сольж харснахаа дахиад эргээд ярилцаад ойлголцох юм бол таны ээдрийн бодлоо одоо бүх юмнууд чинь ингээд аяндаа ингээд алга болчихно л доо. Ийм санаагийг уулсан юм л да. Тэгээд бол энэ одоо энд нэг жишээ хэлээ тийм ээ. Хоёр хүн их дайснаад муу хэлдэг байхгүй. Гэвч бол ямар ч хүн бол энэ дээр нь бол тийм гэрэлтэх сайнтай талууд их байдаг байхгүй юу. Тэр хүнээ гэрэлтэх сайнтай талыг олж үзээд тэгээд тэр хүнийг багтаагаад тэр хүнийг бас нэг далдуур ч юм уу ямар нэгэн байдлаар юм уу нүүрэн дээр нь ч болно. Ингээд магтаа цааш яачихвал та хоёрын зортол аяндан явчихдаг штеп. Өөрөндөө алга болчихдаг байхгүй юу. Ийм болохдоор бол энийг одоо ингэж амархан ээдрийг буруу ойлгосноос болдог шүү л гэсэн санааг ойлгуулж байгаа юм л да тийм. Тэгээ ойлголц буруу ойлгоцсон байдаг шүү. Зөв ойлгохдоор энэ аянда ингээд хайлцдаг штэ гэсэн ухаантай. Өнгөт орчлонгийн хайрлна гэдэг өөрийгөө хайрлах нь нэрэл юм да. Өрөөлийг уучлж чадна гэдэг өөрийгөө чөлөөлөх үндэс үлээ гэж байна. Энэ бол санаа нь бол штэ өөр бусдыг хайрлахтаар өөрийнхөө тэр оршин тогтнох орон зайгаа бол улам сайн болгож чадна гэсэн нэг зориулттай л дээ. Тэгээд одоо хүнийг уучлахтаар байна штэ хамгийн их ашиг хүртдэг нь бол тэр уучлагдсан хүн биш. Харин уучлсан хүн нь хамгийн их ашиг хүртдэг байхгүй. Ягаад гэвэл хүнийг уучлалтаар хүний сэтгэл чинь их сайхан 50% болчихно штэ. Тэгтэр чи уурахгүй чи зовхгүй чиний биед муу гормон муу энерги үүсэхгүй. Тэгтэр чи хамгийн их ашиг чи өөрөө хүртэж байгаа байхгүй юу. Тийм болохоор хүнийг уучлж яана гэдэг чинь бол өөрийнхөө оршин тогтнох өөрийгөө дитгэж байгаа явдал юм шүү гэсэн ойлголтыг л өгсөн натаа юм л да. За. Тэгвэл бас ингэж байна. Эрүүл саруул амьдрна гэдэг энэхэн наснаа жаргал юм аа. Бие сэтгэлэн удирдна гэдэг бүхэл эрдмийн оргил үлээ гэж байна. Манай Монголын үгэнд байдаг өргүү бол баян, өвчнгүү бол жаргалаа гэдэг. Маш их эрдмийг эзэмссэн мөртөөсөн өөрийг нь зөв хөтөлж авч явж чадахгүй болвол энийг эрдэм тоочдохгүй. Энд би нэг боттой жишээ хэлье л дээ. Манай Азийн аймагаас бол одоо энэ доктор профессор бөөшрөг арс хүн бол маш ховорхон шүү дээ. Харьцангуй ховорхон. Гэвч бидний дунд нэг том бөөшрөг буй болсон. Энэ бол цөөхөн хэдэн бөөшнээ нэг нь. Гэвч энэ хүн бол 3-4 жилийн өмнө гүү болцсон. Надаас ч дүү хүн байсан. 40 хүртэлээр нь суралцж юм бөөш аваад хэдэн жилийн дотор гүү болчих. Энэ ямар их хохирлыг ачирж байна уу? Ийм их эрдэм хинт хэрэгтэй юм. Өөрийг нь зөв хөтлж авч явж чадахгүй эрдэм хинт хэрэгтэй болж байна уу? Иймээс бол эрдмийн оргил гэдэг чинь бол тэр эрдмийн сурахтан байхгүй. Өөрийг нь зөв хөтлж авч явж нийгэмд тус болж хүн даяардан тус болж өөрийг нь зөв авч явах нь бол хамгийн том оргил юм шүү гэдгийг сануулах санаатай. За. Өөрийг нь зөв жолоодно гэдэг
элдэг өвчнөөс ангижрах зэвсэг энэ биеийн нууцад нэвтрвэл эглэгөө чадвар гайхамшигыг бүтэнэ гэж байна. Тийм ээ. Үнэхээр одоо энэ эрүүл мэндийн тухайтай суралцаад өөрийг нь зөв хөтлөөд аваад явахтаар яа гэвэл бид нар эхлээд байна штэ. Зөв хооллохын сурч авчиж чадж байна, тийм ээ. Сэтгэл санаагаа зөв зохицуулж байна, тийм ээ. Бид нар биеийн тамирын хөдөлгөөнд зөв оролцож байна. Ингээд бүх юм зөв өдөртөд аваад явахтаар яа гэвэл хүн эрүүл сарвал байна. Нин илүү өвчтэй хүмүүсүүд энэ бүх зүйлээ зохицуулсан үед бол одоо сая өвч нь өөрөө идгэрч болно. Ийм болохоор энэ бол бидний хүний биед бол маш их нууц хүчин чадал байгаа. Энийг бол сэрээж ажилуулсан үед бол бид нар өвчин эдгэрч болно гэснийг харуулж байгаа юм. Энд би нэг жишээ хэлчихье. Энэ бас манай энэ төвийн телевиз хараагаараа нэвтрүүлсэн. Одоо сүлжээн дээр ч гэсэн байгаа. Бээжингийн Сунгтангийн халамжлан үдэх имлэг гэж байдаг. Энэ халамжлан үдэх имлэгийн гол зорилт нь бол хүнд өвчтэй улсуудыг тэнд гисэг амар сэтгэл санааг нь амар байлгаад үйлчлэгээ сайн байжгаад нөгөө ертөнц рүү өдөж явуулдаг газар л да. Тэгэхдээ бол энэ 2007 онд бол нэг ийм нэг савна хорт тавдартай Жаван Ли гэдэг нэг хятад эмэгтэй онд очиж тэнд очих үедээ бол хоёр хөлн усан аван татсан босч явууж чадахгүй 10 минутад тутамд одоо нэг удаа өвдгийг намдах тариа хийж байсан байна л дээ. Тэгээд энэ хүн оцсны дараа бол энэ халамжлах имлэг юм чинь сэтгэл санаа халамжлан тэгээд бас тэнд бас одоо үйлчлэх овор сайтай маш олон хүмүүсүүд байна шүү дээ. Ингээд энэ залуу хүн юм чинь чиний өвчин чинь эдгэрж болно. Чиний хүчин чадал сайн байгаа. Нууц хүчин талаа сэрээ гэсэн. Ийм олон сургаан хэмжүүлгээсний дараа 2 жилийн дараа энэ хүн эрүүл болоод имлэгээс гарцсан. Энэ одоо хүртэл сүлжээн дээр байгаа. Иймээс бол бидний биеийн дотор бол өөрийгөө эдгэрүүлэх тийм том шалтгаанууд байна шүү. Энийг сэрээж ажилуулах хэрэгтэй гэсэн санаагийг илтгэж байгаа юм л да. За тэгвэл энд бас ингэж байна. Галав ертөнцийн хувьсэл хөгжлөөс гайхамшиг болон бүрдсэн бид сэрээгүй уугаа хүч ичээлж бий. Сэдэлт сочрлоор дуудан сэргээе гэж байна. Залгаад бас ингэж байна. Сэрэж амьлах төрөлхийн чадвар сэрэн амьлуулах биднээ үүрэг санаа гарган эзэмшиж чадвал саруул ухаанаар бүхнийг олно гэж байна. За энэ хоёр бадаг шүлэг байна. Тий, ерөнхийд нь одоо энэгээр дуусгаж явах санаатай юм л да. Энд одоо би бас нэг хэдэн дуулийн жишээ хэлье гэж бодож байна л да. Энэ хүнээ биеинд бол их нууц хүчингүүд байна гэсэн төрөнд ярьжсэн шүү дээ. Нэг удаанаа энэ нэг засан шуурганд бас нэг удаа энэ элсэн шуурганд одоо энэ хээр хөдөө явж байсан хүмүүсүүдийн дотроос бол одоо том хүмүүсүүд бүгдээрээ эндцэн гэж байгаа байхгүй юу. Гэхдээ чинь нэг нялх хүүхэд хоёр нялх хүүхэд энд бол эндээгүй хэдэн өдөр одоо тийм хахирэг эдэн тийм халуунд хоол ундгүйгээр хэдэн өдөр болсон ч гэсэн эндээгүй байгаа байхгүй юу. Тэгээд энийг одоо шинжлэх ухаантай судалж үзээ ямар учиртай байна гэсэн чинь энэ нялх хүүхдүүдийн тэр нөгөө ичээлэх чадвар амтэн ичээлдэгчтэй үйл болохоор ийм чадварыг сэрээснээс болоод энэ хүүхдүүд одоо амь үлдсэн байна гэж үзэж байгаа юм л да. Нөгөө талаар нэг одоо энэ Америкт одоо орчмхон үзсэн юм аа телевизээр гарсан байхгүй юу. Энэ сарсан баг байхаас хүн ингээд нисэж явахтаа болоод байна шүү дээ. Энэ долгионоор тэр бол нүдэрээ үзчихгүй шүү. Долгион ингээд биеэс нь долгион гаргаад тэгээд долгион очиж юмдаар мөрөгчгаад буцаж ирээд хариулт хийгээд энийг мэдрээд ингээд тэнд юу байна гэж мэдээд одоо ан гөрөө тэр орчин хахуугаа ингээд мэдрээд ингээд явдаг байхгүй. Тэгсэн чинь энэ аргыг байж тээ Америкийн нэг хүүхэд ашигласан байна. Энэ хүүхэд нь бол багтаа одоо нүдний хор тавдраар хоёр нүдгүү болчихсон. Тэгээд хараагаа алдчихсан. Тэгээд тэр хүүхэд яадаг гэхээр энэ орчин маань сэрж мэддэг аргыг зохион бүтээсэн байна. Тэр хүүхэд яадаг гэвэл ингээд ингээд дуурна. Энэ долгион гарч штэ. Долгион гараад тэр хүүхд бол одоо бүр ор орчмынхаа бүгдийн нүд дээр харж байгаа юм шиг мэддэг. Тэр бол штэ энэ шаахан дээр энэ хүдтэй шахаа байдаг штэ. Тим шахаа өмсөд энэ хатуу заман дээр яваад зогсож байгаа машингийн дундуур шууд сүлжээд явж чадж байна. Тэр харж байгаатай ай бадлахын хийж байгаа байхгүй. Иймээс хүний биеийн дотор бас гайхамшигтай зүйлүүд байна шүү гэж байгаа. За би 3 дугаар бас нэг жишээ хэлье энэ дээ. Одоо энэ манай энэ амьдрал сайн болсноос энэ одоо саа өвчин олохгүй их олон болсон шүү дээ. Тийм. Энэ ямар учиртай юм бол хүний энэ тархийг байна шүү дээ. Хоёр хэсэг байдаг шүү дээ. Энэ бол уурга тархийг бол зүүн баруун хоёр хэсэг байдаг. Нэг хэсэгт нь цус гарчдаг. Баруун талд нь цус гарах юм бол зүүн тал нь ингээ мдээгүй болчдөг шүү дээ. Цус гард юм уу, хагард юм уу? Тэр бол жоохон хэсэгт шүү дээ. Гэвч Америкт 2007 онд одоо нэг хүүхдийн тархины өвчнөөс болоод нэг хэсэг тархи, нэг хагас тархийг бүр аваа хийчихсэн. Тэгэд эмчнэр бол энэ хүүхдийн ээж аав юм бүгд. За энэ хүүхд бол насаараа одоо юм саа өвчтэй, тал нь мэдрэлгүйхэн он гэж одоо яасан штэ одоо мөсөлгүйхэн тодорсон ийм л болно. Асуудал байхгүй. Энэ ярих юм байхгүй штэ хагас тархийг аваа хийц. Амин үлдүүлэх юм а гэсэн. Тэгсэн чинь энэ хүүхд гайхамшигыг бүтээгөөд зүгээр эрүүл хүүхдтэй адил одоо сургууль сууж байна. Энэ өөр юундаар байгаа шүү. Тийм ээ. Энэ боттой шишээ. Энэ яагаад ингэсэн ингээ шинжлэх ухаантай хамгийн сүүлд нь яасан чинь энэ хүүхдийн тэр төрөлхийн чадвар сэрээд баруун тархиныхаа үйл ажиллагаагийг зүүн тархи нь
хүлээж аваад хоёр ажлыг нэг дээр биелүүлчихсэн. За. Ийм байна. Тийм болохоор би юуг хэлэх гэж байгааг бол бидний тэр саа өвчтэй хүмүүсүүд байж та хамгийн гол нь эртхэн сэрж мэдэх хэрэгтэй. Энэ тархиныхаас сэрэх тийм үйл ажиллагаануудыг хийх хэрэгтэй. Өөрийнхөө бодлоор, хөдөлгөөнөөр аль эрт энийг хэрэгжүүлж чадвал энэ хүүхдтэй адилаар дахиад эрүүл байдалтай орж ирнэ. Тэр жоохон цус гарсан тархийг авч хаяагүй шүү дээ. Тэрний их эсүүд бүр сэрэх юм боломжуудтай байгаа. За энэ нэг одоо дөгөмхөн одоо энэ шүлгээр дамжуулан би одоо энэ хүнээ бие орчин ахгүй бүх юмд одоо ийм учир ёсууд байна шүү. Ингээд эрүүл мэндийн тухайтай сайн сурья, суралцъя, мэдлэгийг эзэмшье. Нин илүү биеинд байгаа нууц хүчнүүдийг ашиглая. Ингэснээрээ бид нар эрүүл саруул байна. Өвчин олсон ч өвчин чинь эдгэрч болно. Тийм ээ. Одоо сэтгэл санаа өвчин олсон үед бол сэтгэл санаагаа 50% байлгаад одоо ингэсэн үед бол хор тавдарч исэн одоо эдгэрсгүй өвчин биш гэсэн энэ үг яриагийг бол одоо нийгэм дээр нийтэн дарахж байгаа. Гэвч энэ алхмуудыг бүрдүүлээд хэрвээ бид нар одоо зөв ашиглаж ажиллаж чадах юм бол бид нар одоо эрүүл байхаар барахгүйгээр бидний ажил үйлс гэсэн өөдрөг байж болох юм аа. Саруул ухаанаар бүх үйлсийг бүтээж болно шүү гэсэн утга санаагийг энд дагуулсан ийм шүлэг ухаантай юм да. Баярлалаа. За баярлалаа. За Мөнхөө багшаас энэ өөрийнхөө энэ эрүүл амьдрах хувьд гэсэн шүлгэн бол нэг бадгаар бол бидэн сайхан тайлбарж өгсөн байна. Тэгвэл одоо манай нэвтрүүлгүүд бас одоо ингээд өндөрлөх болж байна. Энэ утга учирын бол та бол бидэн сайхан тайлбарлаад өгсөн. Тэгвэл одоо энэ шүлгэн та бидэн сайхан уншиж хайрлана уу? Болно. За. Эрүүл амьдрах овдс хонгор салхийг хормойгоор сэвэлзүүлж хурын үүлийг өвөртөөн тарааж хүн байгаадыг өвөлөнд итгэсэн хөх мөнгөн тэнгэрийг сүсгэлэн хайрлая. Өчтөчнөн од гаргийн төлөө үе олон амьд будгаадын төлөө өөрийгөө шатааж мөнхөд дүрлэлсэн өгөөмөр нарыг бишрэн хайрлая. Сайхан дэлхийд минь хань болж салалтгүй даган тойрогч харангүй сүнийг сүулж гийгүүлсэн хаж мөнгөн сарыг уйран хайрлая. Төмөн бодсыг төгс амьлуулсан төгөлдөр шидэт онгон байгаадан баярлж талархсан чин сэтгэлээр бүх үеийн хитсэн хайрлая. Унсан мар хариулсан марлан өөрийн биетэйгэн адилхан хайрлсан хөх бөмбөрцгөн ээж гэмээн дууддаг хөх Монгол ухааныг дээдлэн хайрлая. Хорват хүн болж төрөх ховорхон жавшааныг өвлж хайрлсан хүний дээд ээж аавыган хүндлэн ачилж инэрэн хайрлая. Хос хосоор илэх амьдралд хайрлан хайрлагдах заяагийг олгосон үр зүрхнээ ганцхан ханиан үнэн сэтгэлээцэн хайлан хайрлая. Халуун ам минь надад байвч хайрлж түшилтсэн бүх хүмсинг ганцхан олдох ам биеийг хайрлахын дээдээр нандинэн хамгаалъя. Ам насны минь наштын үргэлжлэл алтай дэлхийд намайг төлөөлж үлдэх ард түмэнд нэрийн дур ясгах ангир хөөрхөн үрэн инхрүүлэн хайрлая. Өөрийн зан үйлдлийн хицээвэс өвдөгш үрийн заяа тодорно. Уурьял болж хөтлөвөөс эрүүл амьдрах ухаан дур нэвтэрнэ. Аав ээжтэй ачлалтай ах дүүдэн итгэл журамтайг аз гэмээн үзэж эрдэмт шандваас алтай төрснөх нь утга биелнэ. Үнэн хайр сэтгэлээс ундарвч өөрөөс бүлийн сэтгэлээс олдог. Өгөөмөр хайрыг олох юмсан гэвэл өөрөө бусдад хайр түгээе. Хайрлж итгэж зөөлөж явбал халуун дулаан өлгийл юм л да. Хардад сэрдсэн хайр шиг халтай зовлон байдаггүй. Хүний үрийг зовоож явбал хөлдөө хийтэн орчлон л билээ. Хайр хэтэрвэл хорсол болж, хоол хэтэрвэл хор болдог. Ханил жаргана гэдэг чинь
хайрлж сурахын нэрэл юм л да. Өөрийг өөрчилж чадвал өрөөлийн сэтгэл уяран нийлнэ. Болд төмөр галын элчинд хайрдаг бодол сэтгэл ганцхан үгэнд уярдаг. Хоросч явдаг хүндэн дус бол хорон эндүрэл аяндан арилнаа. Өнгөт орчлонгийг хайрлана гэдэг өөрийгөө хайрлахын нэрэл юм л да. Өрөөлийг уучлж чадна гэдэг өөрийгөө чөлөөлөхийн үндэслэл юм л да. Эрүүл сарвал амьдрын гэдэг энхэн насны жаргал юм шүү. Бие сэтгэлийг удирдан гэдэг бүхэл эрдмийн оргил билээ. Өөрийгөө зөв жолоодно гэдэг элдв үүчнээс ангижрахын зэвсэг. Энэ биеийн нууцад нэвтрвэл эгэлгүй чадвар гайхамшгийг бүтөөнө. Галуу ертөнцийн хөгжил хувьслаас гайхамшиг болон мөрөлдсөн хүнээ биед сэрээгүй уугаа хүч ичээлж бий. Сэтгэлт зочрлоор дуудан сэрээ, сэрж амьлах төрөлхий чадвар, сэрээн амьлуулах биднээ үүрэг. Санаа гарган эзэмшвэл сарвал ухаанаар бүхнийг олноо. За баярлалаа.